Сайн мэцгаанаа та нарын үүдэнд чинь ирээд буцлаа дууны гитарын хичээлийг үзүүлье. Дуучинтайгаа адилхан өнгөрдуулахыг хүсвэл 2 дугаар ладан дээр капога авчин. За дуунд 7 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь ре минор, соль мажор, до мажор, ля минор, ля сефт, тэгээд ми сефт. Ми сефтийг ингэж ярьж болно. Эсвэл ми мажороо барьчаад чигчийн ургаа нэмж тавиад ингэж дарсан ч болно. Сүүлийн аккорд фа мажор. За мэдээж бүтэн барьж чадахгүй бол 1-р хурууг 1-р ладны 1-2 дугаар утсан дээр тавиад 2-р ладны 3, 3-р ладны 4-р утсан дээр тавиад 4-р утснаас доошо. Ингээд тоглож бас болно. За цохилтоо харцгаая. Тухайн аккордоос хамаарат бааз утсаа 6, 5, 4-ийн аль нэгийг татна гэсэн үг. Тэгээд 3 дугаар утсыг татна 7-оор хуруугаар. За тэгээд доошоо цохино. Тэгээ буцаагаад бааз утсаа татна. Интро хэсгийн хамгийн ихний ре минорыг барьчи. Тэгээд 4-р утсыг татах нь байна. 3-ыг татах нь байна. Доошоо цохино. Тэгээд буцаагаад 4-тэй 1 2 ингэхдээ доошоо цохилт хийхдээ хэдүүлээ. Нарийн утсуудаа цохоод бүдүүн утсуудаа болохоор зэрэгцээд эрхийн урааныхаа энэ хэсгээр хаагаад ингэ цохино. Тэгэхээр тоонд үзүүлэхээр 1 2 За үргэлжлүүлээд 3 4 дээр яг саяныхаагаа дахиад хийчихнэ гэсэн 3 Тэгэхээр 1 ийм цохилт болох гэдэг гэсэн үг. За тэгээд нэг мөрөнд 2 удаа энэ цохилтоо хийн. Интро дээр дандаа 4 аккорд байгаа учраас хуваана гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1 2 гэдгийг хийчлээ шууд дараагийн аккордоо барьлаа. 3 4 1 2 3 4 ингэ явна гэсэн үг байна. За интро хэсэг хараарай. Ингээд үргэлжлүүлээд явчихна. Яг энэ цохилтоороо бадгаа дуулаад үзье. За эхний мөрөнд 3 аккорд байна. Эхний 2 дээр нь цохилтоо хуваачна. Ингээ хуваачна тий. Тэгчээд ля минор дээрээ бүтэн хийх ёстой. Гэхдээ энийг болохоор 1 2 гэдгээ хийчээд дахиад 3 Одоо 4 дээрээ чигчийн урууга 3 дугаар ладны 6 дугаар утсан дээр тавиад 6-гаа татаад доошо. Өөрөөр хэлбэл 1 2 3 4 ингээд дараагийн аккорд руу холбож ормоор байгаа байхгүй юу? Ингэж холбож орно гэсэн үг. За 1-р бадгаа дуулаад үзье. Өдөн чин нэрээ буцлахаар дэмэ Манайхаас гаргасан гитар, укулеле хөгжмөнөр тоглох боломжтой 3 цуврал номыг дараах сайтаар илүү хямдралтай худалдаа аваарай. За саяны цохилтыг нь хийхэд хэцүү байгаад байгаа бол зүгээр татаад бас тоглож болно. Өөрөөр хэлбэл PI доошо цохихын хооронд PI гэд доотлын 3 утсыг хамт татчихна. Тэгээ буцаагаад P. Доошо энэ цохилтын хооронд зүгээр доотлын 3 утсыг татчихна гэсэн үг. Тэгэхээр 1 2 3 явчихна гэсэн үг. За 2 дугаар бадгаа энэ таталтаараа тоглоод үзье. Босгонд чин тулаад цогслох хайртай мэ. Хөтөл болохоор
гэж чамайг үлдээх юм шиг санагдаад буцлаа. Хаалгыг чин тогших гиснээ болж халаасандаа гараа шорхуулаад ирэглээ. За одоо энэ ля минор дээр бас саяныхаа юуг жоохон өөрөөр хийнэ. 1 ги 2 и гэдэг дээр зүгээр пи татчих байгаа штэ. Энийгээ хурдан хийгээд пи доотлын 3 утсыг татна. 1 ги 2 и ингэж татна гэсэн. 1 ги 2 и. Тэгээд 3 и дээр нь болохоор 4-р утсаа 3-гаа аваад хоос нь татлаа. Хаамар он хийлээ. 3-ыг татлаа. Одоо 3-р утсыг хоос нь татлаа. 3-гаа аваад тэгээ хаамар он хийлээ. 2. Өөрөөр хэлбэл 3 и 4 и 3 и 4 и энийг нэмчих гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл 1 ги 2 и 3 и 4 и ингээд тахилт руугаа холбоол гоё болно. Тахилтын тэр эхний мөрийн арын ля минор дээр ч гэсэн яг энийг хийгээд холбож байгаа их дуун дээрээ. За 2 дугаар багийн сүүлээс холбоод үзье. Халаасандаа гараа шорхуулаад ирэглээ. Үүдэн чин нэрээр буцлаа хайртмээ. Үүднээс чин хацар найдан буцлаа. Айдуу намус ившин навчээс улан хайлан ахяд чамруугаа нашалхах хүрнэ. За ингээ явчихна. Ер нь бол энэ цохилтууд гарттай нь дасаагүй шууд хийхэд хэцүү байгаа бол 4-4 хэмжээтэй ямар ч цохилтоо ашиглаад мэддэг цохилтоо ашиглаад тоглож болно шүү. Үүдэн чинээрээ буцлаа хайртмээ. Үүднээс чин хацар найдан буцлаа. Айдуу намус ившит навчээс улан хайлан ахяд чамруугаа нашалхах хүрнэ. Үүдэн чинээрээ буцлаа хайртмээ. За ингээл болчихно. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн төвчөн дээр дарж бидний ажлыг дэмжих мартва. Баярлалаа. Баяртай.